(1986-аас 88 онуудад Шивоогийн нүүрсний орлууд урьдчилсан болон наривчилсан хайгуул хийгээд 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын нөөцийн комиссийн 33 дугаар тогтоолоор Ордын геологийн нөөцийг тогтоосон байдаг. Ингээд 1990 онд тухайн үеийн эрчим хүч уул уурхай үйлдвэрлэл геологийн яамнаас Налаа дахь урлагийн барилга тэрээсийн харьяанд Шивоогийн нүүрсний уурхайг байгуулах шийдвэр гарч Монгол инженерийн ур чадвараар бүтээн байгуулагдаж 1992 оноос нүүрс олборлолтын үйл ажиллагаа эхлүүлсэн байдаг юм аа. За 1995 оны 9-р сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн анх дугаар хурлаар тус уурхайг төрийн өмч давмгайлсан Шивоо хувьцаат компани болгон өөрсөн зохион байгуулж компани дөрвийн сангийн 90%-ийг төрийн өмчөд үлдэж 10% нь 1600 гаруй хувьцаа эзэмшигчдийн гар дээр ингэж эзэмшигдсэн хойшлогдсон байдаг. За өнөөдрийн байдлаар манай уурхай 582 орон тоотой жилдээ 2 сая тонн нүүрс олборлон борлуулж төвийн эрчим хүчний системд нийлүүлж ингэж ажиллаж байна. Энэ дундаа Монголын эрчим хүчний салбарт захиргааны дулааны 70%-ийг үйлдвэрлэж нийлүүлдэг дулааны 4-р захиргааны станцын нийт нүүрсний хэрэглээний 50.9%-ийг 2017 оны байдлаар олборлон нийлүүлж ажиллаж байна. Уулын үндсэн ажлын нэг бол хөрс уултын ажил маань энэ жил бол хоцрогдолтой гарсан ийм байдалтай байгаа. За энэ хоцрогдол бол 2010 оноос эхлээд жил бүр ингэж хоцрогдолтой явж ирсэн байдаг. За 17 онд бид хоцрогдлын хэмжээг бууруулахаар нэлээд зохион байгуулалтын арга хэмжээнүүд авч ажилласан хэдий ч манай уурхай одоо ашиглагдж байгаа техник тоног төхөөрөмжийн насжилт, сэлбэг хэрэгсэл зэрэг шалтгаануудын улмаас хөрс уултын төлөвөө бол 1 сая орчим метр кубээр тасарсан ийм үзүүлэлттэй байгаамаа. Уурхайн уулын тээврийн машин болон ажлын техник тоног төхөөрөмжийн ашиглалтын байдал бол нөлөөлсөн байгаа. За 17 оны байдлаар уурхайн балансд бүртгэлтэй 38 нэгж ийм үндсэн машин механизм байгаа. Үүний 40% нь бол ашиглалтын норм хугацаа дуусчихсан. За 2017 оны байдлаар мөн балансд бүртгэлтэй 11 үндсэн цахилгаан экскаватор дисклейн машин механизм байгаа боловч үүний 50% нь бас одоо ашиглалтын хугацаа дуусчихсан ийм байдалтай байгаамаа. Тэгээд ашиглалтын норм хугацаа дууссан техник тоног төхөөрөмжүүд маань шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэж боломжгүй байгаагийн улмаас бид тээвэртэй хөрс уултын төлөвлөгөөг л одоо 17 онд болон 13-аас хойш жилүүдэд удаадараа ингэж тасалдуулж ирсэн байдаг. За 2017 он техник тоног төхөөрөмжүүдийн техникийн бэлэн байдлын коэффициент, техник ашиглалтын коэффициентийг бид 80-аас 85% байхаар ажилуулахаар ингэ төлөвлөсөн боловч бодит байдал дээр 15-аас 20%-аар буураад техникийн бэлэн байдлын коэффициентний 64.6, техник ашиглалтын коэффициентний 62.1%-тай ингэж явсан байгаа. За үүнд бол нийт машин тоног төхөөрөмжийн 41.3% нь ашиглалтын хугацаа дуусч аачлагдах ийм хэмжээнд хүрсэн хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах юм боломжгүй болсон байгаа. За томоохон сэлбэг материалаа ханган нийлүүл санхүүгийн хүндрэлтэй холбогдуулаад удаашрсан ийм тал байгаамаа. За дээрх шалтгаануудын улмаас бид оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс уултын төлөв 1 сая метр куб орчмоор ингэж тасарсан байгаа. За хэрвээ техникийн шаардлагатай техникийн шинжилгэүүдийг хийж ажиллахгүй бол 2018 онд мөн тээвэртэй хөрс уултын төлөвөө тасрах бодит нөхцөл байдал манай уурхайд тулгараад байгаа. За 2019-20 онуудад хэрвээ энэ байдлыг шийдэж чадахгүй бол 19 оны сүүлийн хагас буюу 20 оноос эхлээд уурхай хэвийн байдлаар одоо олборлолтын үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй ийм нөхцөл байдал үүсэхээр байгаамаа. Манайд орж 2004 онд 25 куб метрийн шанагны багтаамжтай. Ер нь жин нэг 50 гаруй тонн, нэг хөтөлбөр 50 гаруй тонн юм. Дэс олборлол хийж байгаа гэсэн. Хөрс. Хамгийн гүндээ бид 100 м. Энэ хэд вэ? Энэ одоо 73 ч юундаа орох вэ? Гүндээ орох вэ? Гүндээ орж байгаа. манай уурхай Багнуур ч одоо хэдрүү орсон. Багнуур нэг 150 тийм. Манайхад 100 метрийн гүнд гэж байгаа. Одоо энэ яг одоо дээд тад нь 65 метрийн зузаантай хөрстэй аавна. Энээс 35 метрийн нэгдвэр шууд тээвэртэйгээр хөрс гэдэг. Тээвэртэйгээр аваад үлдсэн 30 метрийн нэгдвэрийг наатгаж ийм хэдэн ам баа. Одоо ийм ачтын 3 ам байгаа. Энэ яг ийм үү. Энэ гам маань яг энэ дээр ингээд дуусж байгаа. Тэгээд нэг Эрдэнэс Монголоос авч байгаа 200 га үед эндээс эхэлж байгаа. 250 га. Энэ тас эхлэв. Зүүн тал руугаа ингэж авч. 75 гааг нэмж яваад